Намайг Хотлооёр гэдэг би Политехник коллежид 14-5 жил багшаар ажилласан. Анх одоо яг 18 оноос ер нь бол энэ малын гаралтай хаягдлыг боловсруулад бордоо хийх судалгаа туршилтуудыг хийж үзье. Би өөрөө химийн багш, эрдэстүүдийн химч мэргэжилдэг хүн. Тэгээ яг өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр судалгааны ажлаа эхлүүлээгээд тэгээд энэ чиглэл рүү ороод 18 оноос хойш Баруун Монгол Интернэшнл компани дээр шууд төвдөнд орж явахдаа уулзаал танаа гарч байгаа хаягдлуудыг би боловсруулаад би бордоо хийх туршилт хийж үзье гэсэн болно гээд тэгээд тэдний дээр байгаль хон төхөөрөмжөд авчичаал тэгээд ажил эхлүүлсэн. Одоо манайх одоо 4 төрлийн бордоо, нэг сайжруулсан хөрсний нэмэлт 2 бүтээгдэхүүн одоо гарч чаддаг байна. Тэгээд ямар ч эхнээсээ манай сайжруулсан хөрс маань одоо гадуур борлуулагдаад явж байгаа. Улаанбаатар хотод болно аймгийн төвд. Эхний бодлоо манай нэг хаягдж байгаа арсныг боловсруулад арсны бордоо гэж манайх гарч байгаа. Энэ ерөөсөө шууд ямар нэг хими орсон ойлгох шууд байгалаа гэсэн үг. Дараачих нэг малын яснаас гарч авсан ясны бордоо. За энийг бол ясны бордоо гэж шууд бордоо болгож шилжүүлж болно. Зарим тохиолдолд нөгөө малын тэжээлд нэмэлтээр хольж өгөөд кальци халамжийн төртөд тэжээл болгож хэрэгж байгаа. За ясны гурил ус манайх багаагаар хийдэг. Тэрэг нь болохоор одоо нөгөө шүдэн урдгүй, хөлд ордгүй удаж байгаа, эсвэл хөл гар нь үдж байгаа ахам тастай хүмүүс хоолндоо ус хэрэглэдэг байгаа. Гэхдээ тэрийг бол манайх их хэмжээгээр хийдэг байгаа. За дараа нь нөгөө малын сэгзэм хаягдж байгаа. Үгсэн малын сэгзэмээс манайх нийлмэл бордоо, азот фосфор, калиум бордоог гаргаад авчихсан байж байгаа. Тэгээд хоньны ноосыг одоо манайх чинь ерөнхийдөө энд Английн ялгалт хийхгүй шууд Улаанбаатар руу ачдаг байгаа. Яг Улаанбаатарт ноосон бордоо хийдэг үйлдэл болохоор 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-р зэрэг ангилаад хамгийн доод зэрэглэлийн юу ч ашигладаг ноос, хаягдл ноосоо ноосон бордоо хийдэг байгаа. Тэгэхээр манайх бол яг тэр технологиг нь явуулсан судалсаар хагаад орон нутгийн хэмжээнд гаргаж аваад одоо ингэ ноосон бордоо хийгээд үзсэн байгаа гэсэн. Бидний уламжлалт хэрэглэдэг бордоо буюу бууц бол нэг гад бол 40 тоног хийдэг нормтой. Одоо яг хүүхэн цав юм л. Тэгэхээр асар хялгаагц 40-тэйхэн бага. Тэгээ одоо манай гаргаж байгаа био ялцмгүй боловсруулсан бууц багт одоо килограмм одоо нэг 5000-аар гарч ийн гэж үзэхэд одоо бууц бол мэдээж маятын машинтаа нэг 2.5 тонны бууц бол 250 мянга гэж байгаа. Тэргээ чи нэг 17-8 удаа зөөж хийж нэг гааг бордно гэсэн. Тэгэхээр бол эдийн засгийн өвч хэмнэлттэй гарч байгаа. Тэгээд ажиллагаа хөгжлөн 40 тонн бордоо цацсахад амархан 1 тонн бордоо тараахад амархан гэдэг нь бас ялгаатай гарна шүү дээ. За энэ бол бионүрс байгаа. Энийг бол манайх бол ерөөсөө энэ манай энд бол аргад бол илбэг байгаа. Тэгэхээр тэгээ өвхрийн фермүүд дээр болохоор өвхрийн ялгцууд бол уул аваашгүй уулцсан байна гэж байгаа. Тэрийг авчираад манайх тусгай зөрүүлтийн 100-нд шатааж боловсруулад энэ унтаг энэ бионүрс гэдэг энэ нүрсийг гарч авч байгаа. Тэгээ энийг одоо бүх бордооныхаа найрлаганд оруулж ирж байгаа гэсэн. Одоо ноосон бордоог үүдүүлж байгаа компани бол шууд Герман руу экспорт нь гаргадаг. Тэгэхээр энэ азотын бордооны оронд ноосон бордоог энэ Европын орнууд хэрэглээд эхэлсэн. Манайд бол ерөөсөө хэрэгж эхлэе байгаа. Тэрийг бол ингээд судалгааны үүдэн гаргаад ирсэн одоо ингээд бэлэн болцсон байна. Тэгэхээр дараа жилээс бол манай үйлдвэрлэл живдэрчүүл ховдынхан бол эхнээсээ сураглаад хизээ худалдаанд гарах уу гэж асуугаад байгаа. Ер нь бол зарим туршаад үзсэн үр дүнгийг харсан хүмүүс ч байгаа. Тэгэхээр бол ховдын ногооны чанар бол манай үйлдвэрлэл ашиглалтанд орсноор бол арай л ондоо хандлагатай, арай л ондоо нэр хүнтэй болох болов гэж бодож байгаа.